Улсын орд ардчлан намын бүлгийн хуралдаанаар ерөнхий сайд засгийн газрын хэрэглэх газрын дарга сайхан мэлгийн нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлцээд нийт 19 гишүүн дэмжсэн байна. Тодорхойлбол хуралдаанд 29 гишүүн оролсноос 19 дэмжжээ. Иргэний зориг ногоон намаас улсын хурлын дарга энх болтод хандан ардчлан намын даргаар сонгосон нь баяр хүргэж цаашдаа ажилд нь амжилт хүсэн байна. Түүний удирсан ардчлан намын улс төрийн томоохон хүчний хувьд Монголын нийгмийн цаашдын хөгжил чухал үүрэгтээ оролцсон гэдэгт итгэлтэй байгаагаа иргэний зориг ногоон намын удирдлагууд илэрхийлсэн байна. GCI Монгол байгууллага нийслэлийн цэгцэргийн тамирын газар болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхимтай хамтран зохион байгуулж байгаа замын төвчрлийг бууруулах чиглэлээр гарц шийдэл тодорхойлох хотын шийдэл бороо болсон байна. Замын төвчрлийн асуудлыг шийдвэрлэх чухал аргуудын нэг бол хүн бүр машины хэрэглээсээ татгалзаж нийтийн тээврээр үйлчлүүлэх болох гэдгийг Улаанбаатар хотын ерөнхий менежер Бадрал онцлсан байна. Энэ ч үүднээс хотын захиргаа засгийн газартаа хамтран машины хэрэглээг бууруулах бодлогоор амталж ухаалаг тээврийн хэрэгслийн системийг эх 4-р сарын 1-ээс хэрэгжүүлж эхлэхээр болжээ. Шүүх эрхтэй зөвлөлөө шүүгчдийн цалин өнгөрсөн 10-р сард нэмэгдүүлж 2 сая 700 мянгаас 3 сая 200 мянган төгрөг болгосон. Хэдийгээр энэхүү цалин нэмэгдүүлсэн нь хууль ус гэж улсын хурлын дарга мэдгдсэн ч прокурор мөн цалингаа нэмэхийг хүсч хүсэлтээ өргүүлсэн байна. Энэ асуудалд улсын ерөнхий прокурор Орилогжов төрөө шүүх болон прокурорын байгууллагад нэг ижил хандах хэрэгтэй. Төр алдаа гаргаж хуулийн байгууллагын ажилтнуудыг гомдоож болохгүй гэж үзэж байгаа илэрхийлсэн байна. Засгийн газраас 3 сая дэх иргэндээ орон сууц болон 3 сая төгрөг олгохоор шийдвэрлсэн. Харин энэ сарын 16-нд Монголын 3 сая дэх иргэн мэндэлсэн талаарх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр түүхч иргэдийн анхаарлыг татсан юм а. Харин үндэсний статистикийн хорооноос энэ талаар лавлахад 3 сая дэх иргэн хараахан мэдлэг байна. Энэ оны сүүлч эсвэл 2015 оны ихээр мэдлэг таамагт байгаа гэдэг хариултыг өглөө.